За сайн байцгаана сонсогчдоо. За Бялууга томруулын подкастын маань дараагийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр энэхүү дугаарт маань урлаг судлаач, зураач Саран хичээг одоо урьж оролцуулсан байна. За сайн байна уу та? Сайн байна уу? Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. За тэгэхэд энэ подкастын маань гол зорилго бол бид нэр онлайн худалдаа болон бизнес эрхлэгч нартай цааш нь мэдээлэл өгөх зорилготой юм а. Тэгэхээр хөтлөгч зочлын хамтран үүсгэн байгуулагч Батэлэг Төмөнст бит хоёр хамтарч хөтлөөд явах юм а. За тэгэхээр хамгийн ихний асуулт угаасаа уламжлал асуулт гэдэг. За сүүлийн үед та юу хийж байна вэ? За сүүлийн үед болохоор одоо өөрийн уран бүтээл дээр ажиллахаас гадна дээр нь одоо нөгөө нийгмийн тустай ажил гэдэг шиг одоо Баянзүрх дүүргийн нэг зүрх манлал гэдэг нэг холбоогоо жидээ өрхлөгчдийг дэмжих тийм холбоо байгаа. Энэ холбоонд болохоор тууцын гишүүнээр ажиллаж байна. Мөн эсгийн урлагийн одоо эсгийн урлаачдын нэгдсэн тийм Монголын үндэсний хөдөлгөөний эсгийчтэй холбоо гэдэг байгаа. Энэ холбоонд бас төлөөлөл удирдах зөвлөлөөр ажиллаад ингээд давхар ажлууд хийгээд явж байгаа. Тийм. За та бас өнгөрсөн цагаан сарын өмнөхөн Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод үзэсгэлэнт оролцоод ирсэн гэсэн тийм. За тэрнээс та нэг хуваалцаад ярилцвал. За энэ үзэсгэлэн ямар зорилготой болсон бэ гэхээр одоо Баянзүрх дүүргийн жидээ өрхлөгчдийг дэмжих одоо нэг зүрх мандал холбоо болов одоо Баянзүрх дүүргийн засаг даргын тамган газрын дэмжлэгтэйгээр одоо жидээ өрхлөгчдийнхаа бараа бүтээгдэхүүнийг ерөн цаашдаа экспортлох мөн тэгээд одоо таниулах тийм ээ. Тэнд байгаа одоо худалдан авагчтай таниулах зорилготой. Ер нь ямар бараа бүтээгдэхүүн сонирхтын бэ? Манай монголчууд манд бас ингээд Чикаго хотод нэлээдгүй олон хүмүүс амьдарч байна. Одоо албан таагаар бол 20,000 хүн амьдарч тийм байна. Тийм. Тэр хүмүүстэй зориулаад бас нэг бүтээгдэхүүний танилцуулга хийж явсан байгаа. Ямар бүтээгдэхүүнийг одоо төлхөө одоо авч явсан бэ тэр үзэсгэлэнд? За ер нь бол одоо тэнд цагаан сарын үзэсгэлэн учраас ер нь монголчуудтай зориулагдсан үзэсгэлэн болж байгаа. Тэгээд цагаан сарыг ухтаа тэр хүмүүстэй зориулаад одоо бэлэг дурсгалын бүтээгдэхүүн, за тэгээд ноос ноол уран бүтээгдэхүүн, тэгээд Монгол үндэсний хувцас гэх мэтчлэн бараануудын сонголтыг тэгээд мэдээж олон тоогоор биш эхэлж нөгөө таниулах зорилготой цаашдаа ер нь аль бүтээгдэхүүн илүү борлуул сайтай байх нь гэдгийг судлах зорилготойгоор ингээд цөөн тото симпл бүтээгдэхүүнүүдийг авч явсан. Тэгээд монголчууд манаас одоо Чикаго хотод амьдардаг монголчууд маань их сайхан хүлээж авсан. За тэгээд Монголоос ингээ Баянзүрх дүүргийн жидээ өрхлөгчдийн бараа бүтээгдэхүүн оролцож байгаа гэдэг утгаараа илүүтэйгээр бүр сайхан хүлээж аваад дээр нь манай Монголын жидээ өрхлөгчд бас их нэлээд чанартай гоё бүтээгдэхүүнүүд хийдэг болжээ гэдэг тийм сайшаал магтаал үг сонсоод ирсэн байгаа. Зөв. Тэгэхээр одоо тэр гол одоо нөгөө Америк худалдаа өгчнөр авсан уу монголчууд өөрсдөө очиж худалдаж авч гин үү тэр үзэсгэлэн дээр те борлуулалт ер нь ямар хөө хийгдэж гин тэгээд хүмүүсүүдийн сэтгэл ямар байна тэгээд ер нь бол Америк хүмүүс те манай Монгол ямар бүтээгдэхүүнийг илүү бас сонирхож байгаа тийм дүр зураг ажиглагдав ямар тийм одоо хүмүүсүүдийн сэтгэлийг хэрүүл те. Тэгээ одоо манай монголчууд болохоор яг нөгөө зорилтод нөгөө цагаан сарыг бас өргөн хэмжээгээр тэмдэглэдэг юм байна. Одоо гэр бүлээрээ амьдарч байгаа хүмүүс их байна. Найз нөхдөөрөө ингэж залгуулт хийж одоо тэгээ цагаан сарынхаа үйл ажиллагаа уламжлалт баяр шүү дээ. Энийг бол тэмдэглээд байгаа нь бол их сайхан санагдсан надаа. Тэгээд тэр одоо тэмдэглэл цагаан сарынхаа тэмдэглэх үйл ажиллагаанд зориулаад тэнд одоо Монголын бараа бүтээгдэхүүнээс байхгүй бүтээгдэхүүн ер нь алга. За айрагнаас ахуулаад цагаан хэдэ тий уулбоо гэх мэтчлэн. За тэгээд тэрэн дээрээс нь манай Монголын жидээ өрхлөгчдийн зүгээс бас одоо эсгийн бүтээгдэхүүнүүд нэлээдгүй атсан. За тэгээд Монгол үндэсний хувцас атсан. Тэгээд Монгол үндэсний хувцас болохоор зэрэг яг тийм нэг сайхан Монгол дийлээ худалдаж авах байсан гэсэн мөрөөдөлтөйсэн хүмүүст нь бас яг ингээд зорж чадсан болохоор их баярлаж хүлээж аваад ингээд худалдаж авчаа маргааш нь хүртэл дахиж ирээд бүр баярснаа дахиж хэлмээр ингээд бүр ингээд ирээд сэтгэлээ хэлж явсан хүмүүс бас байгаа. Тэгээд яхааргүй бидний ингээд бүтээгдэхүүнүүд бас хүлээлттэй байдаг юм байна гэж харагдсан. Тийм. Гадаад хүн худалдаж авч байгаа тийм юу төр зураг. Гадаад хүмүүс болохоор маш их сонирхчлаа. Ялангуяа одоо эсгийн
эсгийн хувцас. За одоо жишээ нь ингээд миний бас тэр нь манай дэвшлэгчдийн бас нэг эсгийн хувцас атсан. Тэгээд үнэхээр бүр гайхаж хүлээж авч байгаа. Ийм ингэж хийж болдог байсан юм уу гэд бүр гайхаад тий бараг алга ташаа тэгээд ингээд Зөв. цаашаа бас үзэсгэлэнд оролцуулж болох уу, загварын шоунд оролцуулж болох уу гэх мэтчлэн тиймэрхүү боломжуудыг бас бид нарт одоо хэлсэн. Тэгээд одоогийн байдлаар миний хувьд болохоор бас нэг 4 хувцасад энд үлдээчихэд ирсэн байгаа. Тэр цаашдаа үзэсгэлэнд оролцуулах зорилготой. Эсгийн ямар төрлийн бүтээгдэхүүнүүд авч явсан бэ? Одоо эсгийн дотроо тий яг төрөлжүүлээд яг ярил. За эсгийн дотроо гэхээр ерөнхийдөө Монгол яг ноосоор зулж хийсэн тийм эсгийн гутлнууд одоо Валерана Тавчиг тий энэ нь болохоор 4 үйлрэл хүмсч болохоор эсгийн гутал тэгээд эсгийн гадуур хувцас хантааз малгай гэх мэт иймэрхүү бүтээгдэхүүнүүд. За тэгээд дээр нь болохоор эсгийн тоглоомнууд гоёл чимэглэл. Эсгийн тоглоом бас би авч явсан юм тий. Тэгээ эсгийн тоглоомнууд гоёл чимэглэлийн зөвлөд одоо зөвлөлт тий ноосоор яг хийсэн тийм зөвлөлтнүүд гэх мэт нэлээд олон төрлийн бүтээгдэхүүнүүд тавьсан байгаа. Одоо энэ хойноогоо бүтээгдэхүүний тухай та яриач энэ. За энэ болохоор одоо манай Монголын үндэсний хувцас Монгол дээл байгаа. Тэгээд яг Монгол хойныхоо ноосоор болон тэмээний ноос, сарлагын хөвөр, ямааны ноолоор за тэгээд одоо Монголын өөр ямар одоо ноосны төрөл байж болох уу? Тэ торгон утас ч юм уу тэ тиймэрхүү материалуудыг бүх төрлийн ноосуудыг ингээд хойлж зураг гаргаж хийсэн. Тэгээд ойдлохгүй энэ зураг болон одоо энэ материал бол ерөөсөө шууд ингээд ойдлохгүйгээр шууд ингээд ямар ч ойдл байхгүй. Яг Монголын материал гэсэн үг байхгүй юу? Ер нь бол ноос гэдэг маань тийм ойдл байхгүй. Материал нь зүгээр хувцастай. Тэг ойдлгүй гэхээр хүмүүс энэ юуг ойцсон биш гэдэг байхгүй юу? Энэ нөгөө энэ гоё чимэглэлийн энэ нөгөө мяндас дээшний тав шилбэ ойцсон байна гэдэг. Тав шилбэ юу? Тэг их бие бол ерөөсөө ингээд ойдлгүйгээр ингээд тийм ээ. бүтээсэн байгаа. Ноос битүү аргаар зулна гэж ярьдаг байхгүй. Айгу хөнгөн юм байна тий. Нэг 450 г жинтэй л байгаа. Энэ одоо тэг хэдэн төгрөг үнэтэй вэ? Энэ ер нь бол 3 сая төгрөгөөс л эхэлж байгаа. Тий. Одоо ноолоор хувцас шиг юм биш үү? Яг ноолоор хувцас шиг. Арчил цэвэрлэхтээс мөн ялгаа байхгүй. Ноолоор шиг л арчил цэвэрлэх гэсэн үг байхгүй. Айгу итгэхэд сонинл гоё л тийм хувцас юм. Яг хүмүүсийн хувьд болохоор яг эсгэг гэхээр нөгөө арчил цэвэрлэхээс гадна нөгөө тухайн материалын онцлогийг мэддэг байхгүй юу? Бид нар бол одоо энэ онцлогийг аягүй сайн сурталчилж өгөх хэрэгтэй юм шиг санагдаад байдаг. Ягаад тэгэхээр одоо халуун талууцуулахгүй, хүүтэн дааруулахгүй тийм ээ. Амьсгалдаг, дөрөв үйлрэл өмсч болдог. Тэгээд дээр нь гал төсвөртэй гэл маш олон давуу талууд байгаа даа. Цэвэрлэгээ тэгэхэд дандаа нөгөө химийн цэвэрлэг хэрэг юм уу? Ерөөсөө нөгөө ноолуурын бүтээгдэхүүн цэвэрлдэг шиг цэвэрлээл. Хамгийн гол нь дараа нь гоё илээд хэлбэрт нь оруулаад тахтах. Ийм л ажил байдаг. Янз бүр гоё гадны том олон улсын шоу моунд өмсөө бол бүр сонирхолтой юм тий. Тэгээ ер нь бол ингээд нэг хийгдсэн хувцас бол ерөөсөө дэлхийд ганц л гэсэн үг. Дахин давтагдах боломжгүй байдаг байхгүй юу? Тийм учраас юм үнцэнтэй байна гэсэн үг шүү дээ. Үнцэнтэй байна гэсэн үг. Тэгээд дээр нь яг цэвэр Монголын материал. За тэгээд дээр нь цэвэр гар ажиллагаа 100% гар ажиллагаа ордог. Тэгээд мэдээж энэ хэмжээнд хүрэхийн тулд маш томоор хийж ингээ агшаа жижигрүүлж ингээ хүний биеийг суулгаж өгөх гэж ингээ маш хөдөлмөр ордог байхгүй юу? Ер нь бол тийм учраас л үнэлгээний хувьд ч гэсэн тий. Ер нь бол эсгээ гэдэг юм бол ерөөсөө нөгөө материалын үнэлгээ гэхээсээ илүүтэйгээр хийх юм тий. Тий, гар ажиллагаа тий одоо урын үнэлгээ л гэсэн үг ер нь бол тийм байдаг. Урын үнэлгээ гэснээс энэ юуныхын тухай та яриаж энэ цагаан сор гэдэг одоо сэтгүүл дээр байгаа юм маш олон бүтээлүүд байгаа. Тэгээ та өөрөө урлаг судлаач зураач гэсэн. Тэгээд өөрийнх нь брендийн тухай яриач. Хизээ үүсгэн байгуулав. Тэгээд ямар бүтээгдэхүүнүүдийг гаргадаг вэ? Одоо энэ ширээн дээр бас альчуурнууд байна. Тэгээд өөр ямар бүтээгдэхүүнүүд хийдэг вэ? За би болохоор одоо 2002 онд соёл урлагийн их сургуулийн торгон намал болон эсгийн уран зургийн юм хосолсон анги мэргэжлэр 5 жилээр төгссөн байгаа. Сурч тэгээд энэ мэргэжлэрээ цаашдаа хөгжүүлээд урлаг судлалын магистр болсон. Тэгээ энэ эсгийн урлагийн уламжлал ба шинжилэл гэдэг сэдвээр эсгийн чинь ер нь ямар материалын яагаад энэ Монголын материал юм бэ гэдгийг судалсан тийм судалгааны ажил хийсэн байхгүй. Энэ дээр болохоор
манай монголчууд болохоор одоо үүнийгээ сайн ашиглаж чадах юм бол аль эрт хүнүү гүрний үеэс ингээд биднэрт зориулагдаад ийм сайхан материалыг ноос ноолврыг хэрхэн яаж ашиглаж хэрэглэх түндээ хэрэгжилж болох уу гэдэг юмыг биднэрт одоо өвлөн үлдээсэн ийм уламжлалт өв соёл байгаад байгаа юм. Тийм. Энийгээ бид нар аягүй сайн ойлгоод одоо орчин үед бас хөгжүүлээд илүү олон энэ одоо ноос ноолвор бүтээгдэхүүн эсгийн урлаг тал дээр хөгжүүлж ажиллах нь их чухал юм байна гэж харж байгаа байхгүй юу? Ер нь бол цаашдаа. Одоо бүх хүмүүс л мэдэн штэ тий. Одоо хүнүүгийн үе олдвор ширмэл ширдэг байгаа штэ тий. Одоо энэ дээр байгаа. Тэгээ тэр ширмэл ширдэг чинь одоо яагаад тэр аль одоо манай ер нэмнэх 2 дугаар зууны үеийн тэр эсгээр бүтээгдэхүүн Монголд тий одоо 1924 онд олдоод байгаа. Энэ хооронд яагаад ингэж тэр одоо материал нь симрээд ч юм уу илэгдэл хорогдол гэдэг алга болчихгүй ингээд байсан гэхээр бид нар бас өөрөөсөө газар зүйн онцлогт аяг зөв байралтай азтай ард түмэн байгаа байхгүй юу? Тэр өв соёл нь биднэрт ингээд үлдэж гин гэдэг бол тэгээд тэр өв соёлыгоо бид нар цаашаа хөгжүүлээд олон нийтэд илүүтэйгээр бүр сурталтанд таниулах нь л аягүй чухал байгаа. Зөв. Тэгэхээр нөгөө та өөрөө хийхээс гадна хүмүүст энэ зүйлийг яаж хэрхэн хийх тухай гэдэг чинь энэ гарын авлага бас юм бас сургалтууд ордог уу? Тий, одоо ингээд сургалтууд нь болохоор ерөнхийдөө ихэвчлэн онлайнаар сургадаг байгаа. Тэгээд онлайнаар болохоор нөгөө олон орноос тий хөдөө орнуудаас гэдэг ч юм уу ингээд сургалтын суух боломжтой. Одоо энэ хүнүүгийн олдврыг гэхэд ингээд их хувилбарыг жижигрүүлээд тэгээд энэ оёх техникийг зааж өгдөг байхгүй ширих, зээглэх яг уламжлалт өв соёлоо. Яг энэ ширмэл ширдгийг л хийгээс орчвол овоо юм чаддаг болцсон байгаа юм тий. Тэглүү яг мэрэгжлийн түвшинд оёс орчдөг байхгүй. Одоо ингээд ан амьтны хөдөлгөөн тий нарийн зураас контр энийг бид нар яаж оёх хэвтэй гэдэг тий мэрэгжлийн түвшинд оёс орно гэсэн. Онлайнаар тэгээд цаашлаад бас нэг эсгийн ширмэл гэхээр нөгөө байдаг л биш бас нэг арай нэг хөгжүүлээд боловсруулад тий орчин үеийн интернет бас тохируулаад хийж болох тэр анхны одоо санаас сэтгэлийн ерөнхийдөө сурах зорилготой. Экспортод эсгийг гаргахын тулд ямар нэгэн тийм саад бэрхшээл ч юм уу эсвэл анхаарч үзэх зүйлс нь юу байв? Яг эсгийг одоо аль бие усаар тий одоо Америк руу худалдаалахад одоо сая улаага үзэсгэлэнгээр бараа бүтээгдэхүүн авч яваад борлуулж байгаа. Яг аль бие усаар тий дэлгүүрийн лангуун дээр тавиад худалдаалах ч юм тэрэн дээр ямар нэгэн бусад бүтээгдэхүүнээс тийм ялгаатай ийм одоо шаардлага ч юм уу байдаг уу? Байлгүй яг нэлээд олон зүйл ажиглагдсан байхгүй энэ дээр юу ажиглагдсан бэ гэхээр одоо монголчууд нөгөө эрсдэс бол уур амьсгалтай орн штэ тий. Гэхдээ бид нар эсгийг бас л тийм орн руу илүү төлхөөгөр экспортлох хэрэгтэй юм байна. Гэхдээ яг тэр хүмүүс зориулагдсан бүтээгдэхүүнийг одоо бүтээх хэрэгтэй байгаа байхгүй. Яг ингээд бид нар өөрсдөө ингээд хэрэгэлдэг ширмэшэрдгийг ч юм уу тий. Одоо хондоо бол нарийн ноосоор бол хийх нь их ховор тохиолдол байгаа даа шүү дээ. Илүү үнэтэй гараад байна. Тийм учраас хилгас ихтэй ноос ч юм уу тиймэрхүү байдлаар ширмэшэрдгүүд их нэг одоо хийж ин тий. Энэ бүхнийг маань ойлгож авах хүмүүс нь ховор байхгүй юу? Яг гадаадын зах зээлд Америкчууд нь чинь юу мэдхгүй юм авахгүй байгаа шүү дээ. Мэдхгүй юм аахгүй. Ялангуяа Америк хүмүүс чинь болохоор юм байт юм байна. Ерөөсөө өөрийнхөө хэрэгэлсэн өөртөө таалагдсан юмдаа одоо хэдэн жил чамаагүй зөвхөн тэр зүйлийг худалдаж авахыг хүсдэг тий. Тэгэхээр бид нар одоо тэр одоо Америкийн зах зээл таниулах хэрэгтэй байгаа юм. Ийм онцлогтой, ийм материал энийг хэрэглэснээр та ийм ач тустай гэдэг ямиг бид нар сурчлан таниулах нь аягүй чухал болоод байгаа байхгүй. Тийм учраас яг тэр хүмүүстэй зориулагдсан бүтээгдэхүүнийг хийх нь чухал юм. Тэрнээс биш одоо бидний нэг үндснийхээ хуваартай ч юм уу тий яг нэг уламжлалт талаасаа ингээд хэрэгэлдэг юу юм бэ тий. Яг тусгаалan зориулсан нэг юм уран зурагч шиг л бизнес гэж ойлгож тий. Яг тэр хүний хүсснээр нь хийж өгөөд өөрт нь зөвхөн зориулж өгдөг тий нэг олон нийтийн хүмүүс дуучин урлагийн хүмүүс ч юм эсвэл юм янз бүрийн дизайн сонирхдаг архитектор интерьер мэдрээ сонирхдаг тийм эсвэл нэг юм гоё юм цоглуулах дуртай хүмүүст л зориулж хийх хэрэгтэй юм биш тий экспорт хэрэглэгч нь гэвэл тэрнээс бол одоо нөгөө дэлгүүрийн тал лангуун дээр зүгээр гудамжны нөгөө худалдаа авалт хийдэг тий дэлгүүрүүдээс зарагддаг бараан дунд бол зарагдахгүй юм байна гэж ойлгож хүлээж авах нь хоорохгүй. Яг ингээд зорилтод мэдээж интерьер тий одоо юу гэдэг урлаг соёлынхны
зориулсан ингээ хувцс бүтээгдэхүүн хийж болно. А энэ нь болохоор зах зээл нь жоохон хумигдаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар юу хийх хэрэгтэй вэ гэхээр яг тэр хүмүүс зориулсан өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнийг бид нар одоо судалж гаргаж одоо нээх хэрэгтэй. Тэгэхээр бид нар ямар бүтээгдэхүүн бас эсхийгээр хийх үү гэдгээ сайн судлахгүй бол тэрийгээ бас олоогүй олоход хэцүү ингээд судалгаанууд их олон жил хийгдээд байгаа юм шүү дээ тий. Яг эсхийгээр одоо магадгүй ингээд гуталж хийж үзлээ, хувцас хийж үзлээ, сүвнэрч хийж үзлээ. Гэхдээ яг эсхийг юунд ашиглах вэ гэл. Жишээ нь одоо яг миний мэдхээр бас нэг юм янз бүрийн юм тоног төхөөрөмжийн компаниуд маш их хэмжээгээр дуу тусгаарлахын тулд эсхийг хэрэгэлдэг гэдэг байгаа байхгүй би нэг юм тийм сонсч байсан. Тэгэхэд одоо нэг чинь энэ микрофон хүртэлтэй энэ ингэж дотроо юм дуу одоо нэг юм хахахгүй тулд ийм давхарга юм юу гэдэг чинь ийм порлон хөвөн юу гэдэг. Тэгээд энэ дууг шингээхийн тулд хевсэнцэр хаасаагүй тавьдаг дэвсдэг гэдэг шиг тийм эсхийг ингээ дуу шингээгч болгож ашигладаг гэдэг байгаа хэрэг тий. Тэр шиг нэг тийм сонин юм олоод тэрнийг бид нар хийгээд экспорт бас хийх боломжтой байгаа юм байна шүү дээ. Тий яг үнэ. Одоо яг энэ тал дээр бид нэр ажиллаж байгаа байхгүй юу? Юу ч хийж магадгүй юм тий. Эсхийгээр одоо эсхийг одоо нөгөө юу ч хийж болдог айгу нөгөө эйрийг нөгөө кондишн агаар зөвшөөрлөгчийн компани өмнө нь e-commerce дээр орж исэн тий. Санаж байна та. Тэрэн дээр чинь яг нөгөө яг доторхын шүүлтүүрийн эсхийгээр хийжсэн байсан. Аа. Яг зөв одоо яг бид нар яг тэр тал дээр ажиллаад одоо энэ 6 сард болохоор Walmart-аар жилд нэг удаа ингээ бүтээгдэхүүн сонгож шалгаруулалт хийдэм байх. Тэгээд одоо манай дүүргийнхний хувьд бол энэ бүтээгдэхүүн энэ хэлүүлээ цаашдаа ингээ яг кластраар олоолаа нийлж бүтээгээд олон тоогоор гаргаж нийлүүлж болох тэр бүтээгдэхүүнийг эрэл хайгуул судалгаа шинжилгээ хийгээ явж байгаа. Зүг. Тий одоо чинь бид нар энэ хувцс гэхэд энэ дээлийг бол монгол хүн л ойлгож авна гэхээс гадна ойлгож авахгүй байхгүй. Тийм учраас бид нар энэ хувцсыг олох юм байна те. Хүн болгон бас ингээ битүү аргаар хийгээд иж чадахгүй. Тэгэхээр энийг хэлбэршүүлэх гэх юм. Тэгэхээр баг материалаа бид нар түүхийд ингээд бол хагас боловсруулах материалаа гаргахад тэр гадаад хүмүүсүүд нь өөрсдөө юу хийхээ баг олчих юм шүү. Олчин тэгээд надаас зөвхөн энэ материалыг нийлүүлэх боломжтой юу гэж. Харин яг тэгж л асуунах. Би бас тэгж бодож байгаа байхгүй. Хэрвээ юу ихээ бид нар тэр өмнөөс олно гэдэг чинь амар хэцүү даалгавар шүү дээ. Тэрний оронд материал өгчөр тэр хүн өөрөө тэргээр нэг юм хийгээд амар олон зарчвал материалаа дандаа манахаас авдаг л байна гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээ бас нэг юм материал тэгэхээр зарж болох юм уу? Болцоо байв уу? Ер нь бол байгаа. Тэгээ хамгийн гол нь бид нар одоо энэ эсгийн материалыг одоо Монголын яг цор ер нь арьс тий ноос ноолурчил гол материал болчиход байгаа шүү дээ. Бид нар энэ даваа үйлдвэрлэхгүй, торг үйлдвэрлэхгүй юм тийм ээ. Тэгэхээр бид нар энэ материалыг үйлдвэрлэх ёстой. Тэхийн тулд бид нар ямар аргаар кластраар тий олоола илүү их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой байна гэдэг судалгаа маш чухал байгаа байхгүй. Технологийн судалгаа гэсэн. Тийм. Одоо тэгвэл хамгийн их эсгийн материалыг үйлдвэрлэж чадах тийм байгууллага ч юм уу хувь хүн ямар одоо хэмжээгээр хийж чаддгийг одоо жилд хэр хэмжээгээр за тэрийг бол сайн мэдэхгүй байна яг хэр хэмжээтэй гарч байгаа гэхдээ одоо бол ерөнхийдөө гэрийн эсгэний төвшөнд тийм ээ тийм гэрийн гадна тийм ширмэн ширдэгний төвшөнд гэдэг ч юм уу тийм материалууд хийгдэж явж байгаа тийм яг ийм нарийн юм технологи нарийн их юу бол байхгүй байгаа нөгөө хүнд үйлдвэр гэдэг шиг юм биш үү нөгөө арай өөр нөгөө хэлбэрээр ашиглаад байгаа юм байна. Одоо гэрийн эсгийгээр ашиглаж байна. Эсвэл ширмэн ширдгээр ашиглаж байна. Өөрөөр бол яг энэ шиг бол хийсэн тохиол байхгүй байгаа юм шүү дээ. Тий, одоохондоо бол яг юм яг нэмгэн одоо гутлын эсгийг бол хийгээд нийлүүлээд ингээд гутал хийдэг хүмүүс нь аваад тий эсгийг гутал хийгээд байгаа. Тэгээд яг нарийн бүр ингээд хувцс болох хэмжээний ч юм уу тий тийм материалыг бол одоохондоо магадгүй зарим хүмүүс гаргаж иж болно. Гэхдээ одоо л мэддэг байна тий. Яг зөв миний зүгээр нөгөө нэг ойлгосноор бол нөгөө яг экспортод гарах одоо хэсгүү бүтээгдэхүүн гэвэл ерөөсөл гутал ер нь айгүй ойрхон байж болох юм байна гэж юм би зүгээр анзаарсан байхгүй юу. Тий. Хэд хэдэн юм кейсүүдийг ер нь харж байхад тэгээд тэр бол нөгөө нэг чек татахгүй тэр нөгөө нэг үнэр танар гэдэг юм уу эсвэл энэ хэрэглээ нь бас нэг хүний нөгөө хөлөнд бас яг өвтөйхэн байдалтай ч гэдэг юм тий. Хэмжил нэг олон юм байдаг учраас тэр нүг яг эсхий гутал байж болох юм байна гэж зүгээр харж ирсэн. За яг тэрэн шиг зүгээр та хэд манд
Америкийн нэгдсэн улс руу одоо нэг бүтээгдэхүүн гаргана гэдээ ярьж шүү дээ. Яг ямар бүтээгдэхүүнүүд ер нь яг гарна гэж ер нь тооцоолж харж байгаа бай. Тэгээд дүүрэг Баянзүрх дүүрэг нэг кластраар явна гэдэг чинь шүү дээ. Та хэдийн зүгээр нэг харж байгаа тэр нэг сонголт гэдэг юм өнцөг ер нь ямар бүтээгдэхүүн байгаа. За одоо бидний хувьд бол ерөнхийдөө ноос ноолор тал руугаа чиглээд яг энэ тал дээр төлхүүл судалгаа хийж байгаа. Одоо цэвэр Монголын материал гэдгээрээ тэгээд эко гэдэг утгаараа Америкийн зах зээл гарах чинь бас бид нэлээд сайн судалгаа хийлээ. Одоо логистик нь ямар байх вэ гээл тий. Бидний бүтээгдэхүүн одоо тийш экспорт нарахад одоо бичиг цааснаас ахуулаад айгүйх тийм ажлууд нан болдог юм байна гэдгийг бас бид нар сая нэлээд тийм туршлага суулаа тий. Одоо жишээ нэг юм яг энэ ноосон бүтээгдэхүүн, эсгий бүтээгдэхүүн гэдэг чинь яг Монголын гарал үүслийн бичигтэй байх хэрэгтэй, тохирлын гэрчлэгээтэй байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар бид нар энэ одоо энэ бүтээгдэхүүнийг нотолсон тийм нотлогоныхоо бичиг баримтыг аягүй сайн бүрдүүлэх ёстой юм байна. Тэгэх юм бол бид нэр зах зээл байна гэж харсан байхгүй. Ер нь бол. Тий. Одоо яг гарал үүслийн тодорхойгүй бүтээгдэхүүний чинь нөө хэлгэлээр оруулах боломжгүй байгаад байдаг. Тэгээд яг тэр тухайн улсад үйлдвэрлэсэн хэдэн хувьтай тий. Яг нөгөө тийчэн баг их материал нь хэдтээс орж ирээд зөвхөн баг логогийн сүлцэн биш үү гээл тий. Тэр чинь экспорт хийж чадахгүй гэдэг өнцөг яваад байгаа шүү дээ. Тэгэхээр бол манай эсхий бүтээгдэхүүний эсхий бүтээгдэхүүн ноос ноолорын хувьд бол баг ихэнх нь баг түгийд нь ч өөртөө хийж байгаа үн ч өөртөө бүтээл нь оюуны өмчөж өөртөө бүх юм нь өөртөө болохоор хамгийн боломжит бүтээгдэхүүн гэж харж байна шүү дээ. Тий. Одоо чинь би энэ бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд гаргая гэхээр одоо 70% нь ядаж Монголын материал байх хэрэгтэй юм байна. Тэгэхэд одоо боломжгүй шүү дээ. Эдгээр чинь боломжгүй байгаа байхгүй юу одоо. Дандаа гаднаас орж ирдэг материалэр идэг тий. Тийм болж байгаа. Яг Монголын материал байх тусмаа илүүтэйгээр одоо нөгөө экспорт нь гаргахад тухайн оронд болохоор хүлээж авах тий. Одоо зөвшөөрөл гэдэг бүх юм одоо дэмжлэг сайн ирнэ л гэсэн үг юм. Өөр ямар улсууд руу ер нь үзэсгэлэн худалдаа тий бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулж байна. За Европын орнуудаар Франц, Герман гэдэг орнуудад үзэсгэлэнд оролцож байсан байна. Тэгэд ер нь бол яг нэг өөр Европ, Америк тэс өөр юм уу? Одоо нөгөө юу гэх нөгөө орчин бүтээгдэхүүний тохирох тэр одоо бүтээгдэхүүний зах зээл нь байгаа юу? Одоо ямархуу байсан бэ ер нь? Ер нь бол одоо тухайн хүн нэг худалдаа авахчих нь одоо үзэл бодол гэдэг юм уу тэр талаар бол төстэй. Яг хүн өөртөө таалагдсан юм л худалдаж авдаг. Европч тэр, Америкч тэр ер нь олон улсуудыг ингээ харж байхад бол тийм байгаад байдаг. Манай монголчууд болохоор арай өөр худалдаа авалт хийдэг штэ тий. Тэгээд зүгээр реклам сурчлагаа эсвэл нөгөө зорилгоо тодорхойлоогүй явж байгаа зүгээр таалагдсан юм худалдаад авчдаг штэ. Тэгэхэд одоо Америкч нь Европч нь орны улсууд болохоор зорилгоо тодорхойлцсон. Надад ийм хэрэгтэй. Хэрэглүүл би аавна, хэрэглэхгүй л би авахгүй гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар ханддаг. Яг нь миний хувьд болохоор туршлагын яг нэг эсгээ уран зураг, эсгээ хувцс хэрэглэл төлхөө үзэсгэлэнд оролцуулж байсан. Тэр яг уран зургийг бол илүүтэйгээс бас сонирхдаг юм байлээ. Тэгээ уран зурган дээр бол одоо ерөнхийдөө л их гайхаж хүлээж авдаг. Яг эсгээ хувцс уран зураг гэхээр их сонирхлыг нь бол татчих чадж байна л гэж харсан. Зөв. За одоо тэгвэл өөрийн чинь хувьд одоо нөгөө үжин тий. Үжин брендийн хувьд одоо ямар хаагур худалдаалж ямар бүтээгдэхүүнүүд хийж ийн тэр үжин брендийн тухай товчхон танилцуулбал. Тий, миний хувьд болохоор одоо эсгээ уран бүтээлээ хийхээс гадна одоо нэг ер нь бол тийм амар зарагддаг гэж биш байгаа байхгүй юу? Ер нь бол нэлийн өндөр үнэтэйч гарчдаг. Тэгээд яг сонирхсан хүн л авдаг болохоос биш. Одоо энгийн хүн бол сонирхгүй байх жишээ нэ. Тэгэхээр одоо миний нөгөө давхар хийдэг бизнес болохоор энэ бэлэн материалаа одоо хятад солонгос ч юм уу тий материал авчираад өөрийнхөө би ч өөрөө зураач юм байхгүй тэгээ уран зураг бичлэг бүгдийг ингээд одоо материал дээр буулгаад гоёлын альчуур нүмерг гэх мэтчлэн бүтээгдэхүүнүүд хийдэг. Тэгээ энэ болохоор ер нь бол дандаа лимит загвараад гардаг байхгүй цөөхөн тоогоор одоо чиний энэ альчуур гэхэд нэг 5-6-аас илүү гарахгүй гэдэг ч юм уу тий. Тэгээ бүгдийн шиг бүрийн гараараа идэг. Одоо өөрийнхөө сонирхол хобби
нэг шамар зөвхөн одоо уран бичлэгээс гадна бас өв соёл харуулсан зурагтай. Зөв. Тийм бүтээлүүд хийдэг. Тэгээд яагаад би яг ховны хүүднээс яагаад та ийм одоо ийм ямар зүйл танд ийм уран одоо ийм бүтээлч одоо нөгөө урлаг судлаач зураач болоход хүргэсэн бэ? Танд юу нөлөөсөн? Ховын одоо нөгөө ховныхын хүүднээс ирэл. Ер нь бол одоо хүүхд тахаас л нэг мэрэгжил сонголт ч юм уу те нэг мөрөөдөл идэв штэ. За би ийм мэрэгчлээ хүн болно доо гэж боддог. Миний хувьд болохоор ер нь бол хуц загвар зохион бүтээгч болно, дизайнер болно гэдэг мөрөөдөлтэйсэн байхгүй юу? Багасаа юу? Багасаа тий. Тэгээд яг нөгөө тухайн үед одоо соёл урлагийн сургуульд болохоор хуц дизайны мэрэгжил нь болохоор жилийн дараа одоо эсэлт аавна гэдэг чисэн тий одоо жил үнэлтэй биш гэл торгон зураг гэхээр торгон дээр зурдаг ангиад орцсон чинь шал өөр ангиас аахгүй. Торгон зээх намал одоо бурхан бүтээдэг тэгээ эсгөө урлаг гэдэг. Ийм анги. Шал өөр юм биш үү? Тэгээд ямар ч нөгөө нэрнээс нь болоод ингээд орцсон. Тэгээд шал өөр ангиасан. Гэхдээ яг хөө миний хувьд болохоор нөгөө багын хүсэл мөрөөдөл байсан болохоор зэрэг одоо ноос технологи бүгдийг мэдээд авч байгаа тий уран бүтээл уран зураг хийж байгаа. За тэгвэл хувцс юу нь ягаад хийж болохгүй юм бэ гэж бодоод тэгээд дипломын ажил олохлоор би эсгийн хувцар хамгаалж ирсэн. Одоо энэ дээр байгаа. Тэгээд диплом одоо зуны сарбаажиг тий ноосоор. Зөв. Тэгэхээр ерөөсөө хазаагаагүй тууштай үнэнч тий явж байгаа юм биш үү? Тийм тэгээд одоо ингээд эсгийн хувцс хийдэг болсон байхгүй юу? Тэрнээс хойш. Одоо энэ болохоор миний хамгийн анхны дээлээ бас маш нэмгэн. Анхны дээлээ. Тий анх хийсэн дээр. Анхны дээл чи одоо энэтэй ойролцол биш тий. Тий энэ болохоор бүр илүү бүр нарийн хийж ажиллагатай болсон байхгүй. Анхны дээл хэдэн онд хийсэн? Хөдөлж авсан. Хэдэн онд хийсэн гэсэн хэдэн жилийн өмнө? Саяхан хийсэн дээ. Ер нь бол. Дээл ерөөсөө хийдэггүй чисаа саяхан хийсэн л гэж юм шүү дээ. Би одоо нөгөө оюутан байхдаа нөгөө дипломоо хамгаалах гэдэг нэг амар дээл хийсэн болоо гэж бодлоо. Үгүй энэ эднэрийг болохоор бас нэлийн 2007 онд хийжсэн байгаа байхгүй. Бөөгийн хувцас бас л нэг дээл шиг маш тийм нүсэр том хувцас хийжсэн. Айгу юник юм байна. Ийм содон тийм. Энэ болохоор одоо дөөрийн хувцас одоо бүжимжижгийн хувцас. Бүжгийн хувцсанд бас айгу тохирдог. Нөгөө чийш ингээд хөлөрөхгүй, халуулцуулахгүй байдаг учраас хөнгөн нэмгэн байдаг байхгүй. Бүжгийн хувцсанд бас их тохирдог. Тийм биш те. Амар хөдлөөл ингээд хөлөрөхгүй тэрийн шингээ ингээд байж байгаа. Одоо энэ хувцснууд ихэд ингээд би гэрэлтэж харагдаж байгаа зуны юм сархан. Тэгэхээр энэ таны анхны чинь нөгөө баг бахын юм хобби тэрийг мэрэгжил болгоод ажил болгоод бизнес болгоо явж байгаа юм тий. Тий яг үнэ тий. Яг нөгөө буруу ангид орсон ч гэсэн яг энийг айгу тууштай юм байна л да. Залруулад явчихсан шүү дээ. Тэгээ явж байгаа л да тий. Өөрөө засаа явчихсан тий. Одоо нэг хүмүүс ч сүүлд нэг ингээд би 10 жилдээ ийм сонирхчихсан их сургуулийн өөр мэрэгжлээд өгснөө одоо би шал өөр мэддэг гэдэг юм одоо бол айгүй нийтлэг байдэн штэ. Ийм тууштай хүмүүстэй их цөөхөн таараадсан байхгүй. Тэгээ яг би нөгөө нэг хэсэг бас жоохон завсарлан л та. Нэг 14 оноос хойш 2014 оноос хойш одоо энэ нөгөө ноосоор бүтээгдэхүүн эсгийн уран зураг гэдэг чинь ер нь их хүнд хөдөлмөр байхгүй юу? Оюуны хөдөлмөрөөс гадна дахиад хүнд хөдөлмөр юм байна ялч. Биений хүчний хөдөлмөр ордог. Тий. Маш их гар ажиллагаа ордог. Тийм ээ. Оюун бие үуч ялч хөргөн тий. Сүүлдээ яалтч яахгүй нэг үе мөч машинаар хийхгүй өөрөө хийж байгаа юм чи тий. Тий гараараа хийдэг болохоор. Тэгээд хэсэг завсарлаа хийжсэн ч одоо нөгөө швейцарын хөгжлийн ангилаг гэж байсан шүү дээ. Одоо татан бүгдсэн байгаа тий. Тэндээс за эсгийн уран зургийн үзэсгэлэн гаргаач танаас дэмжлэг манахаас ингээд дэмжлэг үзүүлээгээ. Тэгээд нэг бүтэн жилийн хугацаанд одоо төсөл хэрэгжүүлээд тэгээд одоо бүх санхүүжилтийн нэгээд цагаан сарнд үзэсгэлэн гаргаж ирсэн. Уран зургийн галерейд. Одоо тэгээд өөрөө бүх замыг туулсан болохоор Баян зүрх дүүргийнхэн жидүү хэрэглэгч нартай бас нөгөө түүчилээд бусдыг манлайлаад нөгөө экспорт хийх, бусад бизнесээ хөгжүүлэх, бусад боломжуудын нэг илрүүлэх тал дээр нь ажлыг бол хийгээ явж байгаа юм ба шүү дээ. Зөв ер нь бол яг тэгж бодож болно. Тэгээд бас нөгөө Монголын үндэсний нүүдэлчин эсгэгчдийн холбооны бас удирдах зөвлөөр ажилладаг. Энэ дундаа болохоор одоо урлаг дэс маркетингийн алба гэж байгуулагдсан дотроо. Тэр албаныхын дараагаар одоогоор ажиллаж байгаа. Тэгээд бид нар яг юу хийж аваа гэхээр одоо ингээд мөн адил бүтээгдэхүүн хөгжүүлэлтэй. Бид нар яг ямар бүтээгдэхүүн Америкийн зах зээлд гаргуул худалдан борлуулах боломжтой болох бай. Тэгээд дээр нь эсгийг бид нар яаж хийвэл кластер болгож чадах уу те? Дандаа нэг хүн гараараа хийгээд тах юм уу? Тэгэхээр бүтээмж нь бага.
Дээр нь болохоор үйлдвэржил тагс тийм машин оруулаад хурдыг нэмэх, зардлыг бууруулах, тийм өртгийг бууруулах тэр ажлуудаар ажиллаж байгаа тийм. Тэрэн дээр бүр яг ингээд судалгаатай манай баг ажиллаж байгаа. Одоо жишээ нь нэг ширхэг хэсгийг бөмбөг хийлэг гэхэд л тийм хэдэн минут хэдэн цаг их үнийг яаж бид нар олуулаа каластраар хийж болох уу гэдэг судалгаан дээр ажиллаад явж байгаа. Монголоос өөр газар энэ эсхий одоо урлалын чиглэлийн бүтээгдэхүүнүүдийг хийдэг тийм улсууд ямар улсууд байдгийг? Ер нь бол бараг дэлхийн ихэнх орнуудад хийж байгаа. Тэгэхээр одоо Шинзланд, Австрали, Норвеги, Канада тэгээ одоо Хятад орн, Япон, Солонгос гэд хийхгүй газар бол ер нь байхгүй болчих. Тэгээ хамгийн гол нь бид нар тэр хүмүүстэй бид нар ч одоо маш олон жилийн тий нэг эрт үеийн түүхтэй эскиний одоо орн болоод байгаа шүү дээ тий эски туурхтан гэдэг дэлхийд алдарсан юм хүмүүс учраас энэс бид нэр хоцорч болохгүй. Тэгэхээр нөө бараг бусад орноосоо бас суралцаад экспорт хийх талын дээр туршлага мөршлөгийг олж авал арай хурдан л юм байна л да. Тэ бүх юм өөртөө бас хийхээс илүүтэйгээр тий магадгүй энэ турк мөркүүд ч бас айхтар шүү дээ. Нэг хевс хийсэн зэрэг тэр урлаг соёлын юмараа тий зөв. Тэгэхээр дэлхийн улс орнууд бол нэлээд байгаа эски хийдэг. Би Францад үзэсгэлэнд оролцоо явж байхад бас яг л нөгөө эски хийдэг хүмүүс ингээ ирээд уулзчихсан юм эски бүтээгдэхүүн хийдэг гэл тийм хүмүүс өндөө байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яаж энэс хоцрохгүй зөвхөн гэрээ эски хийгээд байхгүйгээр л хөгжил ёстой асуудал болоод байгаа л да. Тэрийг бусдад таниулах. За ер нь бол нөгөө нэг Баян зүрх дүүргийн кластер одоо нөгөө жижиг дунд үйлдвэрийн газар гэдээ явж байгаа шүү дээ. Магадгүй яг энд нөгөө нэг сонсож байгаа үзэж байгаа хүмүүс маань тантай холбогдгийг үлгэр нь яаж холбогдох вэ? За Баян зүрх дүүргийн нэг зүрх жидүү эрхлэгчдийг дэмжих, Баян зүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг эрхлэгчдийг дэмжих тийм нэг зүрх манлал гэдэг холбоо байгаа. Энэ холбоотой одоо пэйж утсан бас байгаа. Тэгээд холбогдоод хамтарч ажиллаж болно. Энэ кластер бүтээгдэхүүн ямар бүтээгдэхүүн байх вэ гээл те. Эхнээс нь судалгаан дээрээс нь хүртэл хамтраад ажиллах боломжтой. За мөн ямар одоо дэмжлэгүүдийг энэ одоо та хэд минь үзүүлж чадах вэ? Одоо хуваараа бас гэртээ юм хийдэг хүмүүс ч юм уу эсвэл гэр бүлээр хийдэг бизнесүүд Баян зүрхийн жидүүгийн те. Тэг яаж холбогдсноор ямар одоо зүйлсийг та бүхэн өгч чадах вэ? Одоо бол бидний хамгийн түрүүнд хийгээд явж байгаа. Энэ жил болохоор одоо ер нь 2025 оныг болохоор манай холбооны зүгээс түншлэлийн жил болгож зарласан байгаа. Үүн дээрээ ажлууд нэлээд олон байгууллагуудтай бас төрийн болон хувийн байгууллагатай хамт ажиллагааны гэрээг одоо санамж бичгээ зураад одоо ажиллаа эхлүүлээ явж байгаа. Үүний үндсэн дээр бас одоо яг Америкийн нэгдсэн улсад Mon Expo гэдэг одоо Америк Монголын бизнес эрхлэгчдийг дэмжих юм төв байгуулагдсан. Энэ болохоор ямар хүмүүс байгаа гэхээр одоо Монголын соёлын өвийн төв Чикаго хотод байрлах тий. За тэгээд тэнд одоо бизнес эрхлэлтэйг ажиллаж амьдардаг Монгол одоо иргэд маань одоо Монгол руугаа чиглэсэн үйл ажиллагаа монголчуудынхаа жидүү эрхлэгчдийг дэмжих юм үйл ажиллагааг нэг хүрээнд одоо Mon Expo гэдэг байгууллага байгуулад одоо тэр байгууллагын төлөөлөл нь одоо яг Монголд байгаа нь болохоор одоо очир төв бас давхар байгуулагдсан маа төлөөлөх байгууллага нь. За энэ хоёр байгууллагатай бид нар хамтын ажиллагааны санамж бичгээ зурсан. Цаашдаа ер нь бараа бүтээгдэхүүнээ Америкийн зах зээлд гаргая, нийлүүлэе гэж хүсчээвэл те. Одоо нэг зүрх манлал холбоотой холбогдож болно. Тэгээд тэр чигмрөө холбогдоод цаашдаа бас Америк руу гарах боломж бол тэнд болохоор мэдээлэл юмнууд өгч чадах юм шүү дээ. Тий, одоо нэрийн дэлгүүр рүү нээхээс гадна тий жидүүрлэгчдийн нэрийн дэлгүүр рүү нээхээс гадна бас үзэсгэлэн худалдаа зохион байгуулах. За тэгээд ямар бүтээгдэхүүн одоо Америкийн зах зээлд гарах боломжтой байдیں۔ Тий. Ямар стандарт хангах хэвтэй гэх мэтлэн сургууль сурталчилгааны үйл ажиллагаанууд хүртэл давхар явагдаад ирэх юм. Зөв. За тэгэд энийг үзэж байгаа бас хүмүүс дэлгэхэд одоо тантай ингээд өөр одоо ингээд бас биеиндээ ингээд тусал дэмжих тий эсвэл танд одоо шаардлагатай байгаа тий хамтрагч тийм хүмүүс хэрэгтэй байгаа эсвэл хамтрах бизнесүүд байвал ямар одоо бизнесүүд уриалга явуулж болох вэ? Одоо нөгөө
та одоо бас нөгөө өөрийнхөө бизнесийг тий хөрөнгө оруулалт татах гэж байна уу? Эсвэл одоо тим нэг хүмүүс, тим байгууллагууд надад хэрэгтэй байна гэсэн тим мэдээллийн чанартай юм уу? Одоо хамтарч ажиллахад ямар байгууллагууд тантай хамтарч ажиллаж болох вэ? За миний зүгээс болохоор одоо гол яг эсгийн урлаг талаас болохоор миний хийж байгаа гол ажил болохоор одоо энэ эсгийг илүү олон хүн таньж мэдүүлэх, сургах, тий мэргэжлийн төвшөнд бүтээлээ хийх гэдэг ч юм уу. Иймэрхүү тал дээр төлхөө ажиллаж байгаа яг эсгийн урлаг тал дээр. Тэгэхээр энэ талыг сурталчлах, тийм ээ. Ижлэхэн зорилготой тий. Ижил зорилготой эсгийн бүтээгдэхүүнийг бас гадны зах зээлд гаргах сонирхолтой, тий ямар бүтээгдэхүүн одоо хүсэж ийн гэдэг ч юм уу, тий иймэрхүү байдлаар хамтарч ажиллах байгууллагууд нээлттэй байна. Одоо тэгээд яг эсгийн урлыг сурталчил таниулж өгснөөрөө энэ бол бас л бидний хувьд бол одоо өв соёлоод эдэлж байгаа бас нийгмийн төстэй ажил болж байгаа хгүй. Одоо танаа зочил ингээд байгуулах ч гэсэндээ бас баярлалаа. Бас л энэ эсгийн урлыг сурчин таниулах аюу тум үйл ажиллагаа хийж гинэ л гэж би харж байгаа хгүй. Тийм учраас энэ мэтчил ингээд хамтарч ажиллах байгууллагууд бол одоо баяртай хүлээж авна л гэж хэлмээр байна. За баярлалаа сарын ихчтэй. Бидэнд ч гэсэн бас дараагийн залуучуудыг бас те шинэ үеийн залуучуудыг энэ эсхийн урал руу орж энэ зах зээл рүү орох, сонирхлын төрүүлэх, мэдээлэл өгөх тийм гоё хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл болж чадлаа гэж ойлгож байна. За тэгээд өнөөдрийн дугаарт манай сарын ихч минь оролцлоо. За сарын ихчийн хувьд бол урлаг судлаач зураач хүн. За тэгээд үжин брендийг үүсгэн байгуулагч юм аа. Тэгэхээр энэ удаагийн дугаарт бол эсхийн урлагийн зах зээл гадагшаага хэрхэн гарах уу, гадагшаага ямар бүтээгдэхүүнүүдийг хийх үү гэдэг ийм гол нь тийм зорилготой ажиллаж байгаа юм байна. За тэгэхээр энэ дээр бид нэр цаашдаа бол бас бие биенээ дэмжиж яваад хамтран ажиллахад бол өргөжлөл нээлттэй байх болно. Мөн дээрэс нь эсхийн уралтай холбоотой сонирхдаг мөн сарын ихтэй хамтрах одоо зорилготой хүмүүс байгаа бол энэ хүү бичлэгний дор байгаа мэдээлэл рүү шууд холбогдоод мэдээлэл авч болох нэ. Өнөөдрийн манай энэ дугаарт хүрэлцэн ирсэн сарын ихчтэй баярлалаа. Тэгээд таны ажил үсэд өндрөөс өндөр амжилтыг хүсэж байна. За баярлалаа. Баярлалаа. Та бүхэндээ ажлын амжилт хүсье.